ээж шиг. Би орё л да. Анзаа. Жоо сандраад шүү. Сэмэт гано. Сайн байна уу? Тийм ээ. Би амар реакц өгчлээ. Дахиад нэг үзээтэй би. Юу вэ? Да. Чилээ зүгэр болчтой юм за. За. Яа. Битээр гэрээ тогтчуулаад дууссан. Одоо хоом төрийн бичлэгээ хийх чинь. Дуусаагүй шүү дээ яа. Арай дуусаагүй байгаа. Гэтэ одоо хоом төрийн бичлэг хийх чинь. Тийм ээ. Бид хоёр гэсэн хүлээсэн шинэ байрнаа орсон байна. Баян гасуусан бичлэг. Эхлээд бэлэн боллоо. Яа. За үүднээс эхэлнэ одоо. За энэ манай үүдний хэсэг байна. Үүдний хэсгүүд бол ер нь яг юм сансныг хүртэл гой болж харах амжааг байгаа. Энэ хэсэг бол дахиад одоо апдейт бол хийгдэнэ. Гэхдээ одоогийн байдлаар бид хоёрт нэг юм гутлын шүгэ байна, сандал байна, үлгүүр байна, гөмөө байна. Энд төвшөөгийн скутер байна. Энэ тэгээд мууртай айлуудад бас энэ жоохон эвгүй юм байлээ шүү манайхаа. Ингээд манай хоёр ингээ онгойлгочоод ингэчээд байгаа байнга. Тэгэхээр энийг сольж магадгүй бах. Энд сайхан манай чичид ирсэндээ ийм гоё сет өгсөн амар гоё өнгөтэй баст. За тэгээд дахиад манай коридорын хэсэг. Бид хоёр ямар ч гэсэн яг үүдний хэсгүүдийг яг яаж тогтчуулахаа мэдэхгүй нэлээд их хугацааг зарцуулсан те. Яриад лээсэн, санал зөрөлдөөд лээсэн. Тэгээд нэрээ гэр тогтчуулна гэдэг чинь санал зөрөлддөг юм билээ шүү дээ. Манай миний одоо үнэнч найз бас Dyson маань энд байна. Энэ юм хэр дайчгүй мэлээ те. Тийм, Dyson бол бүр нэрээ. Энэ home tour бишэлээ авчихлаа те. Хүмүүг ороо байна. Эндээ ер нь бол нэг тийм надаас айгаад байгаа үедээ ирж их нугтдаг. Яа. Тэгээд нэг юм шүүгээ хийгээд бүх угаалгын юмдаа хийгээд ийшээгээ энэ хоёрын үүр дээшээгээ тавиурнуудыг хийнэгээд тэгээ би яг ямар хөө юм хийлгэж байгаагаа зургийг харгаад тэгээд тавилгуудыг хийсэн сод тавилга руу явуулаад энэ хэсгээ дахиад сод тавилгаар хийлгэх. Энэ дээр амир их зөрөлдсөн. Төвшөө болохоор ингээд буудан тавиад, уран зураг тавиад, номын тавиур тавиад тэгээд би болохоор хувцсны шүүгээ хийнэ. Тэгээ одоо удахгүй нарийн хэсэг бас апдейт болохоор дараагийн влогоор орох бах уу. Энэ бол миний одоо манай гэрийн хамгийн жижигхэн метр квадратыг эзэлж байгаа хэрнээ хамгийн хэрэгтэй метр квадрат энд байгаа. За харцгаая. Ийүү гэхдээ жоохон зомброг байгаа шүү. Зүг айл болгол юм байдаг дөө. Миний амсвэн. Өмнө нь ерөөсөө хувцсны өрөөний ийм хэрэгтэй, ийм чухал гэдгийг ерөөсөө огт мэддэггүй байсан мөлий. Ер нь нэг юм ойлгосон. Хувцсны өрөө хэдий ч нэ том байна, төдий ч нэ л улмал юм багтахаа байд юм. Үнэ. Тэгээ одоо энэ өрөөний бараг нэг 60-70% нь миний өмнөд байгаа. Тэгээ стил багтахгүй бол байна да. Тэгээ хамгийн гоё нь энэ тойл. Йоо. Энэ тойлны хоёр LED гэрэл лаг хөргөн байгаас тээ. Одоо ингээ бэлэн болсныхан дараа харахад ингээд амар зүгээр л энгийн өрөө юм шиг харагдаж байгаа хэрнээ ямар хуваарлт хийх үү, шүүгээ байх юм уу, байхгүй юм уу, энэ одоо хэр том байх юм, бүр юм урт байх юм уу гэж бас л бөө юм болт юм билээ. Тэгээд төвшөө ер нь бол энэ гэрийн тавилганы зурган дээр амар мундаг ажилласан. Чи мундаг. Хамгийн одоо эффектив зай бол энд байна. Одоо бид хоёрт нэг аялал их хийж байгаа болохоор чамдаамаас их юм байхгүй. Тэгээд яг 3 чамдаа маань яг гурлаа ингээ ороо таардаг. Энэ хамгийн хөөрхөн. За тэгээ хувцсны өрөө бол үнэхээр хэрэгтэй идсэн байлээ. За ирсэн. За энд угаалгын өрөөнд ч нэг харуулаад байгаа юм байхгүй те. Нэг иймэрхүү. Бид хоёр баадаг гэсэн. Гоё юм бол одоогоор энэ тойл байгаа надад. Тойлны гэрэл. За ирслэх үү. Одоо миний энэ гэрийн хамгийн хайртай хэсэг тийм ээ. Цаашлаад ор байгаа. Тэгээд ор галтайгоо саяны юуны хувцсны өрөө гэд бүх тавилгуудаа сод тавилгаар хийлгсэн. Тэгээд тавилга хийлгэнэ гэдэг бол нэрээ бас үнэхээр л адармаатай ажил байлээ. Үнэхээр хэцүү юм байлээ. Тэгээд бид хоёр бүр амар олон газараар явсан. Тэгээд 2 3 нэг тавилгын газартай уулзч үзсэн. Тэгээд ягаад ч юм гээ сэтгэл төрөхгүй гаргаж өгж байгаа зураг мурган ч гэсэн нэг тийм болохгүй. Тэгээ нөгөө шоурумд нь очихоор ингээд яг ямар материалаар хийх ингээ үзэж үзэхээр тэр мөрөн ч гэсэн нэг жоохон таалагдчихгүй. Явж сод тавилгын газрыг сонгосон байд юм аа. Галтайгооны хамгийн гоё хэсэг болохоор хамгийн төрүүлээд өнгөн. Тэгээд бид хоёрын бас хамгийн их маргалцсан зүйл. Төвшөө болохоор одоо нэг юм бараандуу яг нэг тийм амьд жинхэнэ мод шиг иймэрхүү бараан өнгө сонгоё гээд би болохоор ийм цагаан болон илүү цайвар ийм өнгө сонгоё гээд. Энэ өнгө нь гоё аахгүй юу?
юм бол тий. Өглөө ийм миний яг хүссэн бараа өнгөрнө байхгүй юу? Ийм цайвар өнгөтэйг манай ерөнхий ийм манайх чим цагаан дуу шүү дээ ингээ бүх юм. Тэгээд энтэйгээ айгуугаа зөгтчихсэн болохоор ер нь бол би бууж өгсөн байт юм аа. Тийм. Төвшөөгийн сонгосон үг гэсэн надад таалагдчихсан гоё. Гэхдээ нөө бид хоёрын яг ингээд метр квадрат жижигхэн галтгооны хэсэг жижигхэн учраас нэг зайгүй харагдах юм шиг санагдаа. Тэгээ цайвар үг сонгосон ба. Хоёр дахь нь материал. Тэгэд энэ яг ингээд мочиг харагдаж байгаа хэрнээ эйгэр хавтан ингээд хитрхи гялцал биш, фэнси биш, зүгээр л амар хөөрхөн минимал байлгахыг бид хоёр хүссэн. Тэгэл яг л хүсснээр болсон. Галтгоо ийм байлгыг л ерөнхийд нь зураал иймэрхүү юм хүсэж гин гэж хэлсэн шүү дээ. Тэнгүүт манай дизайнер бүр яг ингээд бэлэн болцсныхаа дараа бичлэг хийж байгаа юм шиг бичлэг зураг гаргаж өгдөг те. Яа тэр бүр ангой шүү. Тэр бүр үнэхээр супер. Тэгээ яг ингээд хүн чинь яг бэлэн болцсон хойно ийм байх юм бэ штэ гэдэг үйлчлэгийг авч ийн гэдэг чинь өөрөө бүр амар гоё байхгүй. Үлэх хэлэх гэхэд мэдгүй чадахгүй юмуд амар их гарсан. Яг яах ёстой байд юм бол материал сонгохдоо юуг нь анхаарах ёстой вэ? Аль нь сайн байдیں гэдэг ч юм уу. Тавилган газар маань бол тэрнэр бүр 100% туссан. Тэгээ хамгийн том жишээ. Бид хоёр энийг тэк байлгахгүй, ширээ байлгахгүй гэж амар их ярьсан байхгүй. Тэгээд нэг ийм жишээ зургнууд амар их харж агаад яг энэ ерөн ширээ байвал аюу гой зай хэмнээд гоё юм байна гэж бодоод нэг очиж уулзсан тавилган газар маань ямар хөл хийх вэ гэж асуусан чинь юу вэ? Хөлөө өөртөө ийшээ хажууд руу ороод тий одоо энэ зөв хөлөө ороод сонгоод аваад ир гэж авдаг. Сонгоод аваад ир гэсэн. Тэгээд нөгөө яг хаа тэр угаасаа хөл хийлгүй газар тэгээд боломжтой тэгээд тааруулаад хийсэн. Дөнгөтлөө амар мэрэгжлийн юм шиг видео. Тий. Ингээд сошиал дээр тавьсан. Тэгээд яг очиод уулзсан чинь тэдний зүгээр юм одоо TikTok-ос видеог нь бэлэн бичлэг ашигладаг юм шиг санагдсан. Тэгээ яг өөрсдөө ч үйлдвэртэй биш ингээд тийм л хүмүүсээсэн тэгээд яалч мэрэгжлийн хүмүүс чухал юм байна гэдэг тэр үед бид хоёр амар сайн ойлгосон байдаг. Тийм. Гэтэ яг хөө тэгэл тэр газар ингээд улам олон жил ажиллаад улам гоё л болох л байх л та. Гэхдээ одоо нэг тийм сэтгэлд бол хүрээгүй. Тийм газрууд нэлээ олон байсан. За тэгээд энэ ширээнийхээ хөлийг яах вэ гэд тэнгүүд сод тавилгын дизайнер маань энэ шийдлийг гаргаж өгсөн байт юм аа. Ёо. The best. Энэ бүр амар зэрэглээ. Холоос харахад ингээд ямар ч дөрвөн хөл байхгүй. Тэгсэрнээ энэ өөрөө маш хангалттай одоо хэдэн килограмм ч үлээ те бүр үнэхээр их даацтай. Энд нөө хичгчээ өрөөгөө цохих юм байна. Хоёлаа сүлд нь энэ сандлыг бас олсон шүү дээ. Сандлыг. Энэ сандалчсан дээ амар амархан дажиг болцсон. Тэгээд яг юм хар өнгө юм. Энэ сандал маань сүрх ингээд амар хөөрхөн модонд авцсан те. Ингээд рандом хийлгүүлээгүй авсан гэхэд амар хөөрхөн матч хийж байгааз хосолж байгааз. Тэгээд энэ харан ч гэсэн энэ ширээний хар мартай хослоод мэдгүй амар гоё л таарсан юм шиг санагцсан. Тэгээд галтгооны хувьд хамгийн чухал нь тоноглолууд юм шиг санагцсан. Тэгээд бид хоёр галтгооны хэсэг маань зай багтаа учраас яг хүссэн шиг их олон гоё тоног хийж чадаагүй. Гэхдээ бид хоёрын боломжинд тааруулаад маш гоё тоноглолуудыг хийж өгсөн. За энэ бол тэгтээ амар замраагүй юм sorry. Хам энэ амар хэрэгтэй гэдэг бид хоёр. Ингээд татаа гаргаад ирдэг. Нэг нөө цаашаага бас нэлээд жоохон гүн байхгүй. Тэнгүүд ингээ гараа явуулаад ингээд тахгүй. Бас нэлээд олон юм орцсон. Тэр одоо энэ ингээл мангар амар ингэж авлаа. Буцаагаад хийлээ гэх мэтчлээ. Нөө сод авилгын бас хамгийн таалагдсан юм жишээ нь ингээд нөгөө тоноглолууд, галтгооны тоноглолууд зардаг газруудынхаа каталог нь шоурум дээрээ бэж идэг болохоор ийшээ тийшээ ард хараал за энд нь юм тоног хийхгүйгээр нэг газараасаа бүх юмаа захиалтсан амар амар байсан. За галтгооны бас хамгийн гоё юм энэ угаалтурны хэсэг. Би эндээ амар дуртай. Миний диваач. Энийг бид хоёр бас амар тутан үнэлсэн байлээ. Тэгээд ингээд галтгооныхаа зайг анх бодоод диш вашер ер нь дэмий ч юм уу гэж бодсон тий бүр сүултээ. Багтахгүй байхаар юм. Тэр бол бас том алдааны нэг байх. Том алдаа байсан лээ. Тэгээд шахсан шүү. Диш вашер авснараа өмнө нь ингээд ямар амар дутуу аяга угаадаг байсан бэ? Эрүүл мэндийн хувьд, ариун цэврийн хувьд ямар чухал вэ гэдгийг бас амар ойлгосон. Би тэгтээ аяга бол дутуу угаадаг үлээс. Үгүй чи ингээд гаар угаасаа аяг диш вашерт хийсэн аяг хоёр ингээ харьцуулаа. Яг энэ чи ариутгах шаардлагаас би бол яг загалтуулдаг байсан шүү ер нь. За. Ингээ гэрлээ унтраагаад асаажуулна. Дан дангаар нас асаажуулна. Нэртэй. Коктейл сет. Вау. Одоогор чадахгүй л гаалтаа тэгтээ сурнаа. Тэгээ бид хоёрт бүр ингээ 101 коктейл. Үхэхээсээ өмнө уух 101 коктейл гэдэг ном өгсөн. Тэгээ тэрнээс хийдэг болно да. Тэгээд энэ буудан дээр бид хоёр аж байдлаа ярилцдаг. Өмнө нь ингээд амар жижигхэн метр квадрата түрээсийн байранд байсан болоод ч тэр нэг юм буудантай байж үзээгүй. Тийм буудан байгаагүй шүү дээ. Тийм буудан бол бид хоёрын мөрөөдөл байсан. Тэгээ ингээд буудан дээрээ суугаад кино үзнэ гэдэг бол бүр ёо. Өнөр энэ дэвсгэр амар хөөрхөн. Төвшөөгөөс ах.
Энэ дэвсгэр дээр би ер нь бол өссөн, манай ах өссөн. Манай нөгөө багада Монгол ихтэй дэг өссөн шүү дээ. Хөдөө байдаг байсан, Монгол ихтэй байдаг байсан. Тэгээд энэ дэвсгэр ер нь манай ингээд хоймрын орон дээр байдагсан байхгүй. Тэгээд сүүл байранд авахд ер нь ингээд насаараа манад байсан дэвсгэр. Тэгээд одоо ингээд ямар ч өнгө алдаагүй чанартай яг тэр хэвээр байгаа. Тэгээд яг энэ дээр л би зүгээр нүдэн ансан. Амар гоо татан санагдаад. Тэгээд хүмүүс ингээ хахад амар ингээ гоо сэвэрхэн байжсэн аа. Хинт амар хийтэй улаан ингээд. Тэгээд энэ тэгэхээр тийм учиртай байгаамаа. Одоо ээж амар мундаг аахгүй. Энийг одоо бараг 30-тай гэсэн үг шүү дээ энэ дэвсгэр чинь. Тэнгүүд ингээд ийм гоё шинээр нь хадгалсан байна гэдэг бол бас. Надад хамгийн таалагддаг юм ийм нөгөө салдаг байхгүй юу? Ингээд 3 үеэрээ. Тэнгүүд ингээд өөдөөс нь харуулад ингээд дөрвөлжин болгоод тэгээ дээр нь яг оршиг болгоод зурагтаа үзэх амар гоё. Бид хоёр чинь анх хамт амьдарч байхдаа амар олон урамгалтай байдаг байсан шүү дээ. Би чинь нэлээ их одоо цэцэгтэй ч байлаа, урамгалтай ч байлаа. Тэгээ мууртай болсноос хойш ганц survive хийж чадсан нь энэ байна. Тэгээ төвшөө ингээд ургуулах гад том савнд суулгацсан байгаа нь энэ. Тэгээ EV бүр ингээд энэ coffee table нэрээ бас юу юм бэл ч нэг юм амар одоо дутуу үнэлэгддэг тавилга юм шиг санагцсан амар хэрэгтэй тий. Тэг ингээд сууж ахад юм идсэн ч уусан ч ингээд хажуудаа тавьчихна гэдэг бол амар хэрэгтэй л юм бэл. Хамгийн дуртай хэсэг. Тэгээ энийг төрдөө ингээд аргалцаага. Энэ дотор ингээд нийт 7 ширхэг гоц чигдсэн байгаа. Энэ ихтэй бүр амар гоё цэвэрхэн иржлээ. Эсэг унцаа хоогоор би шөнө бараг 5 цаг хүртэл энийг явуулчихсан. Тэгээ тайрч мараад ингээд энэ миний янзлаад чихээд бүр сүултээ ингээд гараараа ингээд шүд мүдрээ ингээд маань зурхт ингээд наашлна. Тэгээд хоёр тишээ бас ингээд шүдлэн. Тэгээд галтгоонд чинь хоол идчих хата зургатаа ингээд үсчих бол. Тэр хамгийн гоё. Тэгээ ардаа нэг юм хөөрхөн гэрэлтэй. Энэ гэрэл бол хаасайг үүд юм бэлээ. Одоо манай бараа хоймор юм уу те? Юсүүгийн story, Instagram, reel хэсэг. Тэгээ энэ гэрэл тэгээд ерөнхийдөө юм декорууд одоохондоо эхнээс ингээ гоё цуглуулад явж байгаа. Тэгээд энэ буудан энэ юу хоёрыг тавиур хоёрыг шин сонголт гэдэг дэлгүүрээс авч ирсэн. Тэгээ тэнд болохоор шүү бэлэн тавилгууд зардаг. Яг энэ хоёр тавиурыг бэлнээр авсан юм яг манай энэ зэнд яг таарсан тийм гоё. Энэ соглуулагч, пенснууд доошоо энэ дээр амар үнэтэй гейминг кейборд энэ төр биш. Одоохондоо надад бол яг гоё болж байгаа тийм кейборд маустай. Тэгээ одоо юм 3 маустай. Ийм Isuzu-гийн Apple гэжсэн камер байна. Доошоо Gran Turismo Trustmaster T300. Тэгж харж өдрөө. Энэ амар дажгүй wheel шүү. Доороо педалтайгаа бит хоёрын board game-ууд. Баахан board game-нууд. Дээр board game, тэн 393-ын бөмбөг, тэгээ энд бас юм байна. За тэгээ энүүгээр ингээл декорууд. Манай энэ гэрэл бол амар гоё. Энэ манай гэр бүлийн шинэ гişүү. Би аавна. Нүдэ. Тэгээд манай энэ дажгүй урагсаага. За одоо бид хоёрын хамгийн их хичээл зүтгэл гаргасан. Тэгээд миний төвшөөгөр хамгийн их бахархдаг хэсэг гаргах гэж байна. Яа төвшөөгийн царайг харуулмаар. За яагаад вэ гэхээр бид хоёр анх байрандаа захиалга өгж байхад одоо нэг хуваалт нь өөр байсан. 2 өрөө. Тэгвэл бид хоёр ханыг нь нураагаад өөрсдийнхөө хэрэгцээ сонирхолдод тааруулаад дахиад одоо засуулсан. Тэгээд санааг нь зургийг нь төвшөө гаргасан. Өмнө нь ямар байсан бэ гэхээр манай 2 өрөө энүүгээрээ хаалга нь ордог. Тэгээд энэ ханны цаана нэг жижигхэн өрөө, тэр нь одоо агуулгач юм ажлын өрөө. Тэгээд энэ хэсэгтээ нэг юм шилэн басааттай эндээ унтлахны өрөөтэй байдаг. Тим хуваарлцтай байсан байхгүй юу? Тэнгүүт нь бид хоёр тэр одоо хаалгыг нь битүүлээд энүүгээр нь энд байсан ханыг нураалгаад энүүгээр ордог болгосон. Тэгээд ийшээ хідүүлээ орох юм бол төвшөө тэрийн гэтээ их хвчлэн төвшөөгийн ажиллаа гэдэг ажлын ширээ байна. View set-тэй ажлын хэсэг. Энэ ажлын ширээ бас амар гоё. Дээшгээ өндөр нам болдог. Тэгээд Lumi Mongolia гэдэг газраас авч ирсэн. Гэх мэдчлээ. Чухал хэсэг рүүгээр ямар амар юм бэ? Ямар вэ нөө? Йой. Эцэс. Жогоо янцчихсан. Йой, өөр амар. За тоглосон. За. Та-да. Тэндээ нэгсэндээ бид хоёр өрөө байсан байраа хан маныг нь ураагаад зүгээр нэг юм студио хэлбэртэй болгоод засуулсан гэсэн үг. Тэгээд унтганы өрөө гэж байхгүй зүгээр унтах хэсгэл гэж байгаа бид хоёр та. Тэгээд энэ нь бид хоёрт бол хангалттай болдог амар тухтай орлогоо машин гоё замаар. Нэр шатаа орлого барцсан шүү дээ. Тэгээд одоо нөгөө
өрөө байхгүй учраас нөгөө нэг юм хум хийх агуулгах сав мав амир хэрэг болно шүү дээ. Энд байгаа шатнуудаа бүгдийг нь ийм юунууд болгосон. Шүүгэнүүд болгуулсан. Тадаа. За тэгээд тэр орны цаадал тарагдж байгаа хоёр цагаан ч гэсэн бас ингэж наашаа онгойдог. Матрасаа авах юм бол доотлон ч гэсэн ингэж дээшээ онгойдог. Ер нь ингэж нэлийн гар хөрөхгүй удаан мөддөө ол хэрэг болохгүй гэсэн юмудаа хийчихэд айгүй амар. Ингэж мингээд гэрлийн амтраа чинь насаа чинь. Элүү хари. За тэгэл нэг иймэрхүү аж түргэн амьдран сууж ин да. Хе гэснээс. За ой гөмө. Тара. Би тэрийн бас нэг хөрхөн мууртай хүмүүст хэрэгтэй ах гэж бодчихсон. Усны сав, хоолны сав. Тэгээ ингээд усын хангалттай хийждэг, хоолыг хангалттай хийждэг болохоор нэг мөддөө дуусна гэж байхгүй. Тэгээд нэг хоол нь дууссан ч гэсэн ингээд өөртөө ингээд хөрхөн майжаад гаргаж ирээд идээ сурцсан тий. Хаанаас болов? Нөгөө нэг юуны наадам центрийн тэмдэг амтны дэлгүүрээс. Наадам центрийн хажууд. Бид хоёр ингээд буудан дээр ингээд кино мөнө үзээд эсвэл ингээд хамт сууж ийсэн аа. Ингээ манайх юм уу? Манайх мөн үү? Бид гинт тийм бодлоор зүйд. Гоё тий. Гоё шүү. Амар сонирхолтой юм байна. Чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Надад ингээд байранд нүгэд ороод ирсэн чинь ингээ нэг юм. Өмнө нь болохоор нэг юм амар одоо байр авна гэдэг зорилготой. Тэгсэн ингээд тэгэл үзэж авцсан чи за одоо тэдэнд одоо тэдэг төлөх хэрэгтэй гэж ингээл амар ажилтдаг амар мөнгө цуглуулдаг байсан шүү дээ. Тэгснээ ингээд тэгж амар хүсэж тэгж амар хичээж исэн юм ингээд биелчин ихээр ингээд амар Сонио. Би итгэж өгөхгүй гэх юм. Баярлалаа дөө. Тэг баярлалаа. Дөө чаг зориггүй болоод идэв шиг. Харин надаас амар сонирхол. Би ч нөө шүн арай жоох сүйдэл мөдөөд тэгээл. Арай нэг осуух гарч ихтэй гэрлээ нэгсээсаа. Тавилга хийлгэх гэдэг амар чухал асуудал тулгардаг юм байна гэдгийг бид хоёр ч бас саяхан л ойлголоо. Ийм ихтэй юу. Тэг бид хоёрын өмнө байсан нэг юм хэлжээ. Бид хоёрын өмнөх түрээсийн байрыг бити асуугаарай хүмүүсээ. Яг одоогоороо маш их тийм DM ярьдаг. Тэгээд тэр байраа бид хоёр хүлээлгэж өгөөд тэгээд орох хэвээр хүмүүс нь орсон байгаа. Тэгэхээр тийм байраа түрээслэх үү, нүүцэн үү, эзэн үү гэж бити асуугаарай гуйж чинь. Тэгээд одоо хэрхэн одоо тэр тэнд байр түрээслэх вэ гэж бити асуугаарай гуйж чинь. Хоёул тэнд ингээд 2 3 жил амьдсан шүү дээ. Корпорашны жоох магтах. Тэнд дандаа нөгөө түрээсээр хүмүүс байдаг. Тэгээд тэнд бит хоёр 3 жилийг амьдэрсэн. Тэгээд цаанаасаа тохижилттай ажгүй доороо харуул хамгаалалттай одоо нөгөө зах зээл дээр байгаа одоо байр түрээслэн хийдэг ханшаас бүр үнэхээр хямд тэгээд цаанаасаа бүх тавилга нь бүх цахилгаан бараанууд нь байдаг болохоор залуу хүмүүст ялангуяа бүр амар дэмтэй гэх юм уу. Тэгээд байрны мөнгө цуглуулангаа түрээс төлнө гэдэг чинь өөр амар чанга. Тэгээд хоёулаас нэг бодлоо юм аацтай тийм тэгээд баярлалдаг шүү. Баярлалдаг шүү. Хожим байранда баярлалдаг шүү. Гэхдээ яаж хэлэхгүй, хэрхэн хэлэхгүй гэдээ бас ер нь нэлээд судалж байгаа. Яг ийм асуудал тулгарч байгаа хүмүүс хамбал бид хоёр нэг хитгэн сурсан юмнасаа хуваалцъя. Нэгт зүгээр л яг өөрсдийнхөө хүсэл сонирхлыг маш сайн тодорхойл. Өөрсдөө яг юу хүсэж байгаагаа мэдгүй байх юм бол ямар ч гоё тавилгын одоо газар байлаа гэд одоо хүслийг чинь тааж өгнө хийж өгнө гэж байхгүй. Тэгэхээр наан ингээд яг сайхан ингээд өөдөөдөөс харж сууж байгаа. За чи юу хүсэж байна? Би ийм юм хүсэж байна гэх. Тэгээ сайхан хүсэл хэрэгцээнүүдээ ингээд дунд нь уулзуулах хэрэгтэй. Сонин гэр бүл болно гэдэг чи одоо хүнийхээр амьдрахыг хэлдэм байх шүү гэж. Юм уу. Бас хөссөн өнгөө бас сонгодог юм байлээ шүү. Ярьдаг юм байлээ шүү. Г хэлбэртэй, П хэлбэртэй гэдэг ч юм уу гэдэг юм галтгооны хэлбэрүүдийг одоо нэршлийн судлаад тэгээд тэр нэршлэрээ Pinterest-ээс хайхад хангалттай гоё ингээд санаанууд гараад ирдэг. Тэгээд тэднүүсийг ингээд хадгалж байгаа л бүгдийн сайхан ингээд харж байгаа л би ийм юм хүсэж байгаа юм байна шүү гэхэд бас тэгээд нөгөө тавилгынхаа газартай бас ойлголцохын тулд одоо нөгөө нэг төвшөө байсан болохоор бид хоёртлаа амар байсан төвшөө шууд зураг үзүүлээл тэнгууд тэрнийх нь яг дагуу яг л анх хүсэжсэн зураг шиг бэлэг болсон байгаа байхгүй. Тэгэхээр тийм хар зураг гэсэн үг. Тийм. Тэгээд зурч чаддгүүдээ гол нь бисүр гараар чамаагүй цаасан дээр чамаагүй зураад яг ийм юмыг хэлээд байгаа шүү гэдгийг ойлгуулах нь аягүй чухал юм байлээ гэж бодсон. Бид хоёр бүр нөө сот тавилгахаа үйлдвэр дээр нэр очиж үзсэн шүү дээ. Тийм. Нэг таалагдсан юм нь тэнд ингээд нөгөө нэг хүний гар оролцсон маш бага.
Яг ингээд нэг зургийнхаа дагуу энийг ийм хэлбэртэй хэрчнэ гэдэг машинуудад мэдээлэлөө датагаа өглөө тэрнийхэн дагуу ингээд зүсээд гаргаад ирдэг. Тэр үйлдвэр нь буцноос бүр амар том. Тийм амар том. Чулууны юуны зүсгч гээд 2 3 үйлдвэртэйсэн тий. Тийм. Энийг марцсан нэр нэг энийг харсан чигээ саанд орчлаа. Манад одоо ингээд засварын яг энэ барилгын нэг танд ихчээд байхгүй. Тэгээ манад энэ тавилыг ингээд галтгооны хэсэг нь орж үзснээ. Силикон байгаа байхгүй. Тавилгуудын ус оролт өгөөд. Энийг бүр ямар гоё татаа. Энэ бүр ингээд нэг ингээл авсан. Энийг бараг ингээ 10 жил болсон хүн татсан баха гэсэн. Манайх бол бас гайгүй газар хийлгсэн. Танайх бас хамгийн гоё тасалтай болсон байна гэдэг. Тэгээд хоёул ингээл тэгж хийсэн байвал яах вэ? Хөө хаа манай хөөцөхгүй яах. Тавилгын газраа сонгохдоо тавилгын газрын шинэ дизайнер болон хариуцаж ажиллаж байгаа менежерүүд чинь нэг тийм гоё санаачлагтай байвал аюу гоё юм билээ тий. Энийг ингэж өөрчилжүүл яаж юм. Ер нь ийм байх юм бол одоо өдөр тутмын хэрэглээнд ийм хэлбэртэй байх нь амар байдаг гэдэг ч юм ингээд мэдгүй юмудыг хэлж өгч байгаа нь амар их таалагдсан. За ийм байна да. Ямар ч сан таад Америк асуусан зүнтэй нэхэд уурлаач байгаа шиг зарим хүмүүс нь. Тэр болгонд өсөд нэлээ сайн хэлсэн шүү. Энд хоёул хийе гэж зав болсон үү тий. Тийм мэдгүй ингээд нүүн тогчно гэдэг чи өөрөө амар том ажил гэдэг юм байна. Тэгэл ингээд ягаад ч юм тэгэл нөгөө ямар ч тавилгагүй бид өөр зүгээр л ингээд хувцас аваад ирж байгаа шүү дээ. Ер нь бол тийнгүүт ингээд нөгөө ямар ч тавилга байхгүй болохоор ингээд авчирсан хайрцагтай юмнууд нь тэндээ хайрцагтайгаа байж л идэг те амар хэцүү. Хайрцагтай юм бүр цар болсон. Яг энэ үүднээс ингээд тийчээр хайрцагтай юм. Тэгээд тийм ингээд тураагаа зэгцлээд байршуулъя гэхээр яг хаана яаж тавих гэж мэдэхгүй ингээд тэгэл ер нь яг нөөж байгаа айл болгонд л юм асуудал тулгарч байгаа гэж бодож байна. Манай гэрээд манай хаж жаргал дүүрэн хам бол 5 гишүүнтэй гэрээр тэр модоо оруулаад очсон баярлаа. Баярлаа. Хом төрүүлээ. Тийм ээ. Яа, өмё. Чи нөө надлын удаад цус шүүгч үстэй. За. Тэр чи би авцаад ирж байгаа. Oh my god. Яа, за тэгээд нэг юм бас хэлье. Ер нь нөгөө бичлэг ороогүй утсныг мэдчихээн. Тэгээд хэдий ингээд нүүсэн тогчих гэж утсан гээд одоо амжихгүй яваад исэн ч гэсэн нэг бодлын би амар хямраад исэн. Тэгээд юунд хямарсан бэ гэхлээр одоо ингээд өсөн хүлээсэн шинэ байрандаа орж ийн гэдэг чинь ингээд бид хоёрын үед ингээд амьдралын хамгийн гоё чухал хэсгүүдийн нэг шүү дээ. Тэгээд гэрээ тогтоолох гэдэг процесс миний үед ингээд амар тийм аз жаргалтай байх хэрэгтэй байсан. Гэтэл бодит байдал дээр тийм байж чадаагүй. Зарцуулах хэрэгтэй цаг хугацаа энергийнхаа ихэнх хувийг одоо гэрээ тогтоолоход зориулмаар байсан байхгүй юу? Гэтэл чадахгүй байгаа гэсэн. Тэг яг ингээд ажлын хамгийн ачаалттай үеуд тараад тэгээд нүгэд ирцэн байдаг. Тэгэл ингээл гэр бүр ингээд ундуу сундуу тэгэл бөөн хайрцагтай юмнууд хаана яаж цэцгэлгэнж ойлгомжгүй тэгэл ингээд орой ингээл ядраал ирээл тэнгууд ингээд дахиад гэрээ ингээл цэцгэлгээл ингээд нэг тийм ядралтанд эсэргээрээ ороодсон гэх юм уу. Гэрээ тогтоолоход ч ингээд нэг тийм ингээд жоохон бодох, судлах юм тэрүүгээр явж үзэх гэх нэг тийм цаг хугацаа шаардлагатай байгаад байгаа шүү дээ. Гэтэл нэг үнэхээр тийм цаг хугацаа надад ерөөсөй огт гараагүй. Тэгэл тэнгуут ингээд өөртөө ийм гоё зүйлдээ цаг гаргаж чадахгүй байгаадаа бас нэг жоохон хямраад байнга ингээд ажил гэж идэх та өөртөө бас жоохон хямраал. Ингээд яг ийм жоохон хямралтай байсан үед ингээд миний хийж чадахгүй амжихгүй байсан юм болгоныг төвшөө амжуулсан, төвшөө хийсэн. Тэг ингээд яа одоо чиний хөшөг ийм өнгөтэй ийм материалтай байвал зүгээр гэдгийг хэлсэн байсан. Тэнгуут төвшөө ингээд хайсаар агаад олцсон. Тэг өчигдөр хөшөө авчирж ирээд хийцэн байсан. Нэг мэдгээд. Тэгээ нэг мэдгээд хөшөгтэй олцсон байсан. Тэгээд ус цэвшүүлэгч яриад бас амар удаж байгаа байхгүй юу? Би тэнгүүд бас ингээл хамт хойлоо яваад үзье. Зөндөө ярьсан. Тэгэл бас би амжихгүй. Тэнгүүд хөшөө авцсан байгаа байхгүй юу? Одоо авах гад доошо бууж. Тэгээд нэг хямраад ах зүйл биш ч гэсэн яг ийм сонин мэдрэмж бас төрдөм байна гэдгийг таадтай оваалцмаар санагдсан юм аа. Гэхдээ тэгэл байдаг л it happens тэгэл болдгол зүйл болохоор тэгэл одоо таваал гарна да. Тэгээд хамт байсанд баярлалаа. Нэг амар гоё болчихлоо ингээд нэг энд яг ингээд нэг юм буглаацсан.